өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө бичлэгээр би та бүхэндээ What's on my iPad буюу миний iPad-д ямар зүйлүүд байдаг, аппликейшнууд байдаг, мөн яаж organize хийсэн талаараа та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ. За ингийн үндсэн бичлэг рүүгээ орцгоё. За хамгийн түрүүнд би өөрийнхөө iPad-ыг та нартай танилцуулъя. Энэ нь болохоор 2022 оны 3 сард Apple-ийн хамгийн сүүлчнээр гаргасан загвар буюу iPad Air 5 generation байгаа. За тэгэхээр энэ нь болохоор 256 GB-ийн Blue өнгөтэй юм iPad байна. За тэгээд энэ iPad авахтаа болохоор би аюул олон зүйлүүдийг судалсан л та. Яагаад гэвэл Apple маань маш олон төрлийн iPad-уудыг гаргадаг. За тэр нь болохоор харилцан адилгүй үнэтэй байлаа гэхэд хямд iPad авах юм бол хамгийн сүүлийн үеийн загвараас ямар ялгаатай гэх жишээний хамгийн сүүлийн 4 загвар дээр би харьцуулт судалгаа хийсний үндсэн дээр та нартай хит хитэн зөвлөгөө хэлж өгье гэж бодож байна. За эхнийх нь болохоор iPad Air 4. За энэ нь болохоор 2 жилийн өмнө 20 онд худалдан гарсан загвар байгаа. За дараагийнх нь болохоор энэ онд гарсан загвар iPad Air 5 generation Pro гэсэн 2 загвар байгаа. Нэг нь болохоор 11 инчийн дэлгэцтэй, нөгөөх нь болохоор 12.9 инчийн дэлгэцтэй ийм 2 загварууд байгаа. За би тэгээд энэ дөрвийн хоорондын ялгааг нь харьцуулж үзсэн байхгүй юу? За тэгээд хамгийн түрүүнд 4 болон 5 загварынхаа ялгааг харьцуулж үзсэн. 2020 онд 4 гэсэн загвар нь гарчаад 2 жилийн дараа ямар ч харахад ялгаагүй 5 гэсэн загвар нь шинжлэгдэж гарч байгаа тухай дотор нь яг ямар ялгаанууд байна. 4 гэсэн загвар нь болохоор Bio гэсэн чиптэй байсан бол 5 гэсэн загвар нь MacBook болон Pro загваруудтайгаа адилхан M1 чиптэй орж ирж байгаа нь бол энэ iPad-ны хамгийн том дэвшлэн гэж үзэж байгаа юм байлээ. Pro болон яг л MacBook шиг хурдаар ажиллана гэсэн үг. Тэрнээс биш доторх функцийн хувьд бол ерөнхийдөө адилхан, мөн дэлгэцийн хувьд 10.9 инчийн тэм дэлгэцтэй байгаа. 4 болон 5 загвар нь хурууны хэгээр онгоодог. 2 Pro загвар нь хоёулаа нүүрний face таньдаг юм байлээ. Тэрүүгээрээ ялгаатай. За мөн адил камерын хувьд бас ялгаатай. Нөгөө хоёр нь 2 камертай. За энэ 4 болон 5 нь 1 камертай. Дараагийн ялгаа гэх юм бол 4 болон 5-ууд ерөнхийдөө 5 өнгийн сонголттой. За нөгөө 2 Pro нь болохоор 2 илүү 3 өнгийн сонголттой байсан. Ер нь бол яг энэ Air загвар нь залуу хүүхдүүдэд гэх юм уу өнгөний сонголт хийх дуртай тийм хүмүүст айгүй хэрэгтэй гоё санагдсан. За тэгээд дараагийн нэг Pro-гоос 5 нь ялгаатай зүйл нь гэх юм бол ийм спикерний хувьд байсан. За тэгээ яг нөгөө 11 инчтэй Pro-тай харьцуулаад үзсэн чинь 5-ын ялгаа гэх юм бол спикер нь адилхан болж ирэнгүүтээ спикерний өргөн нь Pro-гоос энэ 5 нь илүү нүхтэй болж ирж байгаа юм билэ. Тэр нь бол бас нэг дэвшилтэд технологи гэсэн үг 5-ын. За тэгээд та нар миний энэ зөвлөгөөг сонсоод аль падийг нь худалдаж авахаа ер нь шийдээрэй. 64 гигатай, 256 гигатай хоёр бол хэрвээ нэг юм ашиглахгүй зураг зурах дуртай тиймэрхүү гигабайтны шаардлагагүй хүмүүс бол 64-тэйгөө аваарай гэж зөвлөмөр байна. Яагаад гэвэл 64 256 хоёрын хооронд айгүй том үнийн зөрүүтэй байгаа байхгүй бараг 500 мянган төгрөг Монгол мөнгөөр тийм зөрүүтэй байгаа. Тийм болохоор энэ дээрээ нэг зүйл хийхгүй тоглох ч юм уу эсвэл зураг зурах олон зурагнуудаа эдгээр хадгалах зөвхөн журмаар авах гэж байгаа бол 1 тератай юм уу хаард аваад тэрэн дээрээ суулгаад ер нь бага хэмжээтэй iPad аваарай гэж зөвлөмөр байна. Миний хувьд болохоор миний утас 64 гигатай. За тэгэнгүүт надад 256-тай ер нь дээшээ гигатай зүйл хэрэгтэй байсан. Тэр нь яагаад гэхлээр бичлэг хийх явцад айгүй олон зай эзэлдэг байхгүй юу. Тэгэхээр би 256-тай буюу арай илүү үнэтэй юм загварыг нь сонгосон гэсэн үг. Өнгөний хувьд би энэ өнгийг сонгосон. Миний утас болохоор тийм шар өнгөтэй байхгүй юу. Тэгээд би угаасаа шар өнгөнд дуртай. Гэхдээ ягаад чи iPad-ны сонголт хийхэд надад энэ өнгө зүгээр л хамгийн түрүүнд энэ өнгө нүдэнд туссан. Тэгээд үнэхээр гоё тийм цэнхэр өнгө байсан. Тэгээд та нар хэрвээ бас ийм өнгөний сонголт хийх гэж байгаа бол ер нь Air-ийг аваарай гэж зөвлөмөр байна. Ягаад гэвэл 2 Pro загварт нь болохоор ерөнхийдөө л нэг MacBook шиг өнгөнүүдтэй байдаг болохоор ийм загварыг нь сонгоод гоё цагаан, ягаан, ногоон тийм гоё өнгөнүүдийг сонгоорой гэж зөвлөмөр байна. За ингээд iPad-ын дотроо юу байгаагаа хамтдаа сонирхцгаая.
За ингээ iPad-ын нэнгүүт хамгийн ихний дэлгэцэнд энэ дөрвөн зүйл маань харагддаг. Эхнийх нь болохоор он сар өдөр маань харагдана. Бас тухайн сар хэд хоногтойг харуулж өгдөг. Хоёрдугаарт нь миний зурагнуудыг рандом хэлбэрээр харуулад тэр нь миний дурсамжийг гой сэргээж өгдөг. Тэгээд бас тухайн өдрийг бас аюу гой болгож өгдөг зарим үед. За 3 дугаарт нь болохоор манай хотын цаг агаар өнөөдөр маргааш 7 хоногтой ямархуу байх талаар урьдчилсан мэдээллүүдийг надад харуулж өгдөг. За 4 дугаарт нь мэдээж цаг байна. За дараагийн хэсэг рүү орох юм бол эхний фолдерт нь болохоор Apple-ийн бүхэл цаанаасаа байдаг аппликейшнуудыг нэг дор хийцэн байгаа. За эднэрийг тайлбарлаад байх шаардлагагүй байх. Энэ дундаас бол би энэ файл зэсийг нь ашигладаг, бусдыг нь болныг ашигладаггүй. За энэ ихний 3 фолдерт болохоор Apple-ийн бүх аппликейшнуудаа ингээд тусдан дарааллуулаа хийсэн байгаа. За эндээс ахгуулаад миний ашигладаг аппликейшнууд гарч ирнэ. Хамгийн түрүүчийнх нь болохоор Mozilla байна. Mozilla болохоор англи, монгол, англи гэх мэт одоо зүйлүүдийг орчуулдаг. Монгол те. Энийг бол би хаяал ашигладаг. Яагаад гэвэл хөвчлэн болор тойл юм уу тэгэл Google Translate бол муулдаа гэхдээ яг уу тэгээд болцоогоор ашиглаж авчдیں۔ За дараагийнх нь болохоор эндэх банкны аппликейшн. Манайхаар бол хаан банкны аппликейшн гэж ойлгож болно. Өдөр тутамдаа ашигладаг, мөнгө орох, гарах гэх мэт. За энэ Google AdSense дээр болохоор би YouTube-ийнхаа орлогыг хяндаг гэх юм уу. Хэдэн сард, 2 сард, 3 сард хэдэн төгрөгийн орлого олсон байна. Тэрийг хянж болдог ийм аппликейшн байгаа. За дараагийнх нь болохоор миний хамгийн дуртай аппликейшнууд. За эхнийх нь болохоор одоо би та нарт жишээ харуулъя. За зурагныхаа наадлыг нь одоо тасдах уу, зөвхөн гар зарим хоёроо тасдах уу, эсвэл цаатлыг нь тасдах уу гэх мэтчлэн ингээс хонгоод ингэж харуулдаг ийм аппликейшн. За энийг бол би ихэнхдээ thumbnails дээр өөрийнхөө биеийг одоо үндсэн background-аас тасдаг гэх мэт тэгж ашигладаг байгаа. Өмнө нь iPad авахаасаа өмнө утсан дээр энэ аппликейшнаар эдитээ хийдэг байсан. Энэ аппликейшн надад бол айгүй их таалагддаг. Олон одоо зурагны сонголттой, олон зүйлийн сонголттой байдаг учраас iMine дээр ч гэсэн ашиглахад амар ер нь бол санагддаг. За энэ Color гэдэг энэ аппликейшнийг би та нарт санал болгомоор байна. Энэ аппликейшн болохоор сарын 100 энтгийн төлбөртэй. Гэхдээ үндсэн та өөрийнхөө зурган дээр гаргаж чадахгүй байгаа өнгөнүүдийг энд бол бүгднгийн одоо бэлэн ингээ байж идэг тийм аппликейшн. Ийм хүссэн л өнгө янзаараа оруулчих болно. Тэгээд бас энэ аппликейшний нэг давуу тал нь гэх юм бол та видеон дээрээ ч гэсэн сквал зурган дээрээ ч гэсэн адилхан өнгийг оруулах боломжтой тийм аппликейшн та нар бас туршаад үзээрэй гэж хэлмээр байна. За дараагийн аппликейшн та нар ихэнх нь мэдгүй ч гэж магадгүй LumaFusion гэдэг энэ аппликейшн байгаа. За энэ нь болохоор би iPad-аа худалдаж авсныхаа дараа энэ аппликейшнийг худалдаж авсан. MacBook эднэр дээр суудаг том үнэтэй аппликейшнуудтай яг адилхан. Тэд нар бол энэ iPad-н дээр суудаг юм байлээ. iPad-н дээр хамгийн одоо суухад тохиромжтой professional application бол энэ LumaFusion application. За би энийг худалдаж авснаар одоо өнгө загвараа ингээд өөрөө сонгох жишээний бүр айгүй олон гой зүйлүүдтэй байд юм байлээ. Тэгээд энэ аппликейшнаар видеогоо эдитлээд хэлсэн байгаа. За дараагийн аппликейшн болохоор Lightroom-ыг бас зурагнууд дээр хүссэн өнгө оруулж болно. За энэ байдлаар ашигладаг. Meet-ийн нь болохоор бас та нар мэдэх бах нүрээ жоохон будаагүй байх юм бол жоохон будаг нэмэх ч юм уу те сквал энэ тентгийн өөх харвангаа хасах ч юм уу ер нь бол тиймэрхүү зүйл хүн хуурах зүйлүүдийг энэ Meet гэдэг аппликейшнээр хийдэг байгаа. За Pinterest болохоор хүссэн зурагнуудаа ямар ч төрлийн зураг хамаагүй эндээс авч болно. Тэгээд ихэнхдээ би утсан дээр ашигладаг болохоор энэ дээр арай өөрийнхөө юг сайн хийгээгүй байна. PixArt дээр өөрийнхөө зургнуудыг одоо янз бүр болгож болно. Жишээлбэл crop хэсэгт очоод YouTube-ийнхаа thumbnail-ыг бас хийх боломжтой. Ихэнхдээ би энэ аппликейшнаар thumbnail хийдэг. Зураг эдитлдэг аппликейшнууд ерөнхийдөө нэг иймэрхүү. Хэрвээ та нарт таалагдсан аппликейшн байх юм бол татаж аваад ашиглаж үзээд бас comment хэсэгт гоё үлдээгээрэй за. За тэгээд айгүй олон судалгааг би бол видео ботоны эдитний зүйл дээр бол хийдэг л дээ. Тэгээд одоогийн байдлаар миний олж авсан хамгийн таалагдсан аппликейшнууд ер нь бол эднэр байна. За дараагийн аппликейшн дээр болохоор би шопинг одоо энд чинь ялангуяа пандемик болоод ер нь
тэр үеэр онлайн шопинг айгүй хөгжсөн шүү дээ. Тэгээ манай Монгол шиг ер нь бол гараад нэг хүмүүс юм худалдаж авдаггүй гэх юм уу. Гараад дүүрэн брэндүүд байдаг. Тэгээд брендийн бус ч юм уу эсвэл тэр брендийнх нь юм тэр дэлгүүрт нь байхгүй бол Shopee гэдэг аппликейшнийг ер нь бол ашигладаг. Тэгээд нэг 3-4 хоногийн дотор ирчдэг. За Shein гэдэг аппликейшнийг бол би өмнө нь зөндөө олон захиалга хийгээд та нарт бол харуулж бас видео хийж исэн. Би энэ аппликейшнд бол дуртай, эндээс бол зөндөө зүйлүүдийг худалдаж авдаг. Үнийн хувьд ч ихсэн маш хямд байдаг учраас. За дараагийнх нь болохоор би Netflix дээр кино үздэг. Look TV Woo 2 дээр бас кино үздэг. Монгол контентуудаа халахсалгүй л ер нь бол үздэг те. За энэ 3 аппликейшн байна. За дараагийнх нь болохоор за би энэ iPad-а яг MacBook-ны лаптопны хэмжээнд ашиглана гэж бодож ер нь бол авсан. За тэгээ хамгийн түрүүнд Word байна. Word дээр босын явдлынхаа бичлэгүүдийн орчуулгыг хийдэг. Ингэж хийгээд та нартай бас хүргэдэг байгаа. За тэгээд бас өөрийнхөө хичээлийг бас энэ дээрээ хийдэг байгаа. За PowerPoint дээр бас ажиллана гэж бодоод татсан. Энэ Good Notes гэдэг за iPad-ыг бол хүмүүс ихэвчлэн нөгөө зураг, нот бичих, одоо оюутнууд лекц бичих гэх мэтчлэн худалдаж авдаг бол миний хувьд тийм юмд зүйлэнд сонирхолгүй, зураг авьяасгүй эднэр учраас үзгийг нь аваагүй. Тэгээд ерөнхийдөө цаашдаа авах юм бол энэ Good Notes гэдэг дээр юм тэмдэглэж туршиж үзнэ гэж бодоод энэ аппликейшнийг татаад авсан. За хамгийн сүүлд нь болохоор тоглоомнууд байна. Ганцаараа байхдаа айгүйх уйдаа тоглоом тоглодог Uno байна. Sherlock гэдэг энэ өмнөх жоохон байхад нэг тийм амар олон юм дундаас нөгөө англи үгээр ингээд юм олдог гэсэн тэр тоглоом одоо гинт санагдаад тэгээ нэг татаж авсан. Гэхдээ ерөөсөө санаанд хүрэхээр нэг тийм сонирхолтой бол байгаагүй л дээ. Тэгээд энэ тоглоомыг татаж авсан. За миний хамгийн их донтоод байгаа тоглоом бол энэ яана. Яа, энэ дээр болохоор Motion Poker буур 13 байдаг гэхгүй юу. Тэгээд би бүр за бараг энэ падыг одоо энэ 13 тоглох гэж авсан юм аашин. Бүр ихэнх юм ингээл юм хийхгүй ижээж ингээл бүр өчтөр гэхэд би бүр бараг 5-6 цаг ингээд покер тоглолцож байгаа байхгүй юу. Хүмүүс ингээ орж ирээд тэгээд энд ингээд тоглолт юм билээ. Өрөөнүүдтэй тэгээд энгийн өрөө гэдэг рүү н ороод ингээл тавуулаа тоглоно. Одоо жишээлбэл энэ хүмүүс ингээд бүгдээрээ байлаа гэхэд би ингээд давлаа гэхэд одоо за энэ хүнийг хүлээе. За дараагийн хүн орж ирэхгүй юм шиг байна. Ер нь бол ингээд тоглоом та сонирхож байвал бас энэ тоглоомыг тоглоорой. За Want гэдэг энэ тоглоом болохоор та нар мэдэн шүү дээ. Ингээд нөгөө ингэж ордог. Pion гэдэг ингэж мөнгөдөг. Энэ тоглоомыг бас татсан. Гэхдээ тоглож үзээгүй л байгаа. За энэ хэсэг ингээд ер нь бол дуусж байна. За дараагийн хэсэгт болохоор яг нүдэнд ойрхон миний ашигладаг бүх нөгөө онлайн аппликейшнууд байгаа. Хамгийн түрүүнд Google Translate байна, Facebook байна, Instagram байна. За би та нарт миний Facebook пэйжийг дагаарай. Би пэйж бас ажиллуулдаг. Эндээ бүх видео бичлэгүүдээ бас оруулдаг шүү. Уянга S гэдээ байгаа. Та нар Facebook ашигладаг бол миний пэйжийг бас дагаад хамтдаа байгаарай гэж хэлмээр байна. За дараагийнх нь болохоор миний Instagram байна. Instagram дээр өчигдөр нэг ийм reel хийсэн. 50-ны талаар. Тэгээ ер нь бол би айгүй видеонд айгүй хоббитэй л доо. За тэгээд миний Instagram энэ байна. Ер нь бол айгүй олон зураг байгаа. Тэгээд хинхийн хайт хийчдэг гэх юм уу. Тэгээд заримдаа солиод байж үл ингээд харахад гой сонирхолтой санагдаад байдгийн. Тэгээд миний Instagram-ыг бас дагаарай. За дараагийнх нь Messenger байна, TikTok байна, Line байна. Line гэдэг нь болохоор энд байдаг Messenger гэх юм уу. WeChat гэж байдаг шүү дээ хятадын. Энд болохоор Line гэж байдаг байхгүй. За тэгээд Gmail байна. За YouTube Studio одоо ямар одоо коммент бичсэн байна. Энэ комментиг нь уншаал нэг тиймэрхүү ер нь бол YouTube-ийг хяндаг гэсэн үг. За тэгээ YouTube байна. Энэ хэд маань ингээд миний гарын доор яг байрлаж явах бүх онлайн аппликейшнууд гэсэн үг. За нэг тиймэрхүү л байна доо. Тэгээд энэ зураг Safari тэгээд аппликейшн татах settings гэднэр гээд доор нь ерөнхийдөө хідэн зүйлүүд байна. За дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Надтай хамт байсан баярлалаа. Бай.